Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна. Та бүхэндээ өрөөмдийг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх Солонгоор нэвтрүүлэг маань эхэлж байна. Эфир хөтлөгч Шимбат. Хөтлөгч Чанцал улам ажиллаж байна. За хоёулаа нэвтрүүлгийн хаянд өнөөдөр өрх мэдээллийн товчийг танилцуулъя. За тэгээ та бүхэндээ коронавирусын алдрын тохиол болон мал амьтдыг аз жаргалтай өсгөн хөгжүүлэх ферм Солонгос нэмэгдэж байгаа юм байна. Тэгэхээр энэ мэдээллийн дэлгэрэнгүй үргээ бэлдсэн байгаа. За онцлог постны хувьд гэх юм бол ахлах сургуулийн хүүхдүүд төгсөлтөө хэрхэн яаж тэмдэглэж баярладаг талаар танилцуулах болно. Онцлог постны хувьд гадаадад Солонгос хүмүүсийг хэрхэн ялгадаг вэ? Ялгаж харж таньдаг вэ гэдэг талаар хүрэх бичлэг бэлдсэн байгаа. За тэгэхээр миний мэдээллийн хувьд эрэгтэй саунд эмэгтэй хүн орж тэгээ буудлын зүгээс үзүүлсэн хариу үйлдэл нь бас илдүүслийн төрүүлжээ гэсэн мэдээлэл байна. За постны хувьд Солонгосын бас Facebook за хуудасуудаар хардаг зөвлөгөө байгаа. 1 минутын хэрэгтэй зөвлөгөөг та бүхэнд өргөх болно. Ингээд тэгэхээр цагаан мэдээлэл хүргэж хажууд 13 эмтэй, цэлмэг бусаанд 11 эмтэй цэлмэг байгаа юм байна. За яг одоо Сөүл нэмэх 9 эмийн дулаан, өнөөдөр өдөртөө нэмэх 12, шөнөдөө нэмэх 5 эмийн дулаан үйлрхэг байгаа юм байна. Үргэлжлүүлэн та бүхэнд ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан ашаар бүгд Солонгос улсын вон 2 төгрөг 40 мөнгө, бэлнээр авах нь 2.29, бэлэн бусаар авах нь 2.33, зарах нь 2.48 та байгаа юм байна. Гэт нэвтрүүлгийн ихэнд сонь сайхнаа уулздаг байгаа. Жимбахаар болон сонсогч нар маань сонь сайхан юу байна? Өдрийг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Солонгос доллар ч юу болж байна? Сонь сайхнаа уулзаарай. За тэгэхээр миний хувьд өглөө бас найзтайгаа ажил ер нь товлоод эрт цаг тохирсон байсан. Тэгээд яг товлсон цагаас уг нь бол яг ингээд ажлаас тийшээ очих биш гэрээсээ тийшээ очих цагаа төлөвлөсөн байгаад тэгээд өглөө дугуйтай явах төлөвлөсөн байсан чи гараад харсан цас орчихсон байсан. Тэгээд цастай болохоор болох гэсэн нэг цаг маань бас амжихгүй болчихгоо. Тэгээд заа гэд баг зэрэг цас орсон гэсэн дугуйтайгаа явсан л да. Өглөө жоо хүүтэн байсан би үсээ уг нь ингээд хоошоогоо самансан байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд салхинд хийсээд үс бүрийн арцаагаа тэг өнөөдөр одоо ямар ч хэлбэртэй болж ямарс нэг юмрхүү юу хэлбэртэй болчихсон. Тэгээд ер нь одоо дулаархыг бол би маш их хүлээж эндөө ягаад гэвэл юм амжуулахад их амар байгаад дугуйтай явахад их амар байгаад маа найзаас зайсангаас дугуйтай ирдэг. Тэгээд жирийн үед бол 10 минут явчихдаг. Тэгээд хүүхдээ хөргөж өгөх, эхнэрээ хөргөж өгөх үед бол тийшээ чинь 7 дааш гэдэг нэг цаг 20 минут орчим явдаг. Тэгэхээр иймэрхүү бас их ялгаа гараад байгаа. Тэгээд нэг энэ тухай бас хоёр өглөө ярьж байлаа. За сонин сайхан гол нэг товчондоо иймэрхүү байна. Чамар сонин сайхан юм байна. За надад сонин сайхан гэх юм бол яг айгуу сонин гэх юм уу? Надад айгуу сонин санагддаг зүйл байдаг байхгүй. Би ингээд гадуур явж хад хүмүүс надаас айгуу зам асуудаг. За өдөрт нэг дунджаар 3 асуудаг байхгүй. Багада 2 хүн асуудаг. Дөрөв төрнөөстэй ч дандаа асуудаг. Тэгээ сүүлийн үед ажиллаадсан чинь тэр нэмэгдээд авчих. Би өнөөдөр өглөө ажилдаа яарад явж исэн чинь яг автобусны бодлоор нэг ихч зам асууад тэгэхээр би за энэ явахаа тань автобусны бодлоос хараарай гэд. Тэгээ ажил руу явчихсан гарц гарах гэж аач бас нэг ах зам асуугаад тэгээ ажлын үүдэн дээр ирсэн чинь бас хідэн давхарч юу гэдэг ч асуугаад. Тэгээ би тэр хэдтэй ярьж исэн хугацаанд цаг явчихж байгаа байхгүй. Тэгэхээр аюу сон надаас юу дандаа хүмүүс зам асуугаад би одоо бодвол их тийм зам хилчгээр санагддсан болов мэдхгүй. Надад бол хоёр гаргалгаа. Нэг нь бол чи харахад яг бас юм хэлээд өгчхөөр тийм ширүүн царайтай биш ч юм уу тиймэрхүү бас харагддаг. Хоёрдугаарт нь чиний гадуур явж байгаа хугацаа ч нэмэгдээд алхаж байгаа хугацаа нэмэгдэхээр тэрүүнтэй холбоотойгоор таарлах хүмүүсээс нэмэгдэж байгаа болов уу гэж бодож байна. Харин тийм магадгүй байх. За миний дуу давхцсан гэж байна. Би давхардаж яриад байна уу? Эсвэл дуу маань давхардсан болов уу? Сайн ойлгосонгүй ямар тааж удаан яриа. За тэгэхээр эхлээд мэдээлэл хүргэе. За мэдээллийн хувьд гэх юм бол өнөөдөр бүтээн Солонгос улсад коронавирусын халдварын 395,598 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Онцлог мэдээллийн үед их сонирхолтой мэдээллийг бэлдсэн байгаа. За ямар утгаараа сонирхолтой гэхээр SBS News дээр мал амьтдыг аз жаргалтай орчинд өсөж үржүүлдэг юм фермүүд нэмэгдэж байгааг нь л дээ. За жишээлбэл Кёнгийн аймагт байдаг үхрийн ферм байгаа. За энэ ферм цастай өдөр 200 гаруй үхэр ингээд тууцсан явж байгаа бичлэг яг мэдээнийх нь харагдаж байгаа л да. Тэгээ яагаад энэ цастай өдөр одоо бичлэгчэрийн талбаар уу тэгээ одоо туугаад явж байгаа вэ гэд асуусан чи яагаад гэвэл манай үхрнүүд дуртай байдаг юм аа гэд хариулсан байгаа. Тэгээ яагаад үхрнүүдийн дуртай зүйлийг хийж яана гэхээр бид нар ингээд ирээдүйд одоо юу гэдэг юм ингээд идэж болгоод идэх ч гэсэндээ ямар ч амьтдыг ингээд аз жаргалтай те дуртай зүйлийг хийлээд ингэж одоо үржүүлэх нь бол эрүүл байхын үндэс байдаг гинэ
байна л дээ. Тэгээд Солонгос сүлбэд фермүүд яг ингээ хараад хаж ингээл орчин нь ч онцгүй те тэгээд ингээ малын хашаанд хорцсон ч гэдэг иймэрхүү зүйл өмнө нь ингээл мэдээ бол гарч ирэв гэсэн. Одооноос бол орчин нь бас их гоё байх хэвээр байна. Малын хашаанд цэвэрхэн байх хэвээр. Тэг өөр амьтдаа холилдохгүй ч гэдэг юм уу. За дээрэс нь яг дуртай зүйлийг хийх те хэдний одоо хизээ юу идэх дуртай ч гэдэг юм уу. Ийм байдлаар тэр тухайн амьтдаагаа жаргалтай байлгах дээр бол фермийн эзэд нь анхаардаг болсон гинэ. За тэгээ одоогийн байдлаар Кёнгийн аймагт нийт бараг 296 ийм ферм бол байгаа. За энэ жилийн хувьд бол дахиад 70-аар нэмэгдэнэ гэж байгаа. Гэхдээ энэ өсөж үржүүлж байгаа амьтдынхаа одоо аз жаргалтай орчныг бүрдүүлэхийн тулд бас тодорхой хэмжээний зардал бол бүрдүүлж гаргаж байгаа маань 200 тэрбум воныг бол зарцуулсан гэж бас 200 сая воныг зарцуулсан гэж мэдээлэл дээр бол гарсан байлээ. Тэгээ яагаад ингэж бас аз жаргалтай орчин те амьтдыг гэдэг байгаа гэхээр түрүүн хэлсэн шүү дээ те. Яг идэж болно. Тэгтээ эн чинь бас амьдралын хувьд аз жаргалтай байх юм бол тэр маань өөрөө эрүүл хүнс болох юм байна л та. Тэгэхээр эрүүл хүнс идэж явахын тулд бид нар тэр өсгөж үржүүлж байгаа амьтдаа ч гэсэн анхаарах хэрэгтэй гэдэг. Одоогийн байдлаар үхэр болон гахааны ферм дээр бол энэ шинэ байдлаар те ферм ажиллуулах үйл ажиллагаа бол өрнөж байгаа юм байна. Тэрөө манайх бас энэ тал дээр 5 оршуу малаа одоо хэрхэн хийжээдэг хэрхэн бас ингэж арчилдаг талаар нэлээд бусад орныхонд туршлага болохоор яг тийм бололцоо нь хэцүү байдаг байхал да. Гэхдээ л ер нь яалтчгүй хамгийн үржил хэм сайтай хамгийн одоо хүний бие хэрэгтэй 200 төрлийн жишээ нь ямаа те одоо юм ургамал иддэг ч гэдэг юм эмийн гаралтай тэр чинь эргээд цул одоо хүний биед хэрэгтэй витамин гэл иймэрхүү зүйл бас хүмүүс ярьдаг юм байлаа. Тэгэхээр зөвхөн одоо ферм дотор хашигтаад байгаа амьтан. За бид нэр амьтны хөрөлнгээр төсөөлөхөд нэг арслан за нэг бар байлаа гэж тэр байгальд өгч байгаа нь ямар хэмэртэй ямар одоо тий эрч хүчтэй байдгүй. Тэгэхээр зөвхөн нэг одоо торонд хоригдоод байдаг нь бүр ингээд сүр сүлд нь унчихсан. За ердөө харахад л ингээд царайнд түрхэн аз жаргалгүй ч гэдэг юм тиймэрхүү зүйлүүд харагддаг. Тэгэхээр энэ бол яалтчгүй бас байгальд гаргаад өөрийнх нь унган төрхийн явах хэвээр газар бид нар өөр дээрээ бодгож гэсэн нэг газар 20 дэвэл ямар байх вэ тий ингээд бас бодогддөө шүү дээ. Тийм тэгээ фермийн эзэд нь амьтдаагаа аз жаргалтай байгаас нь бас ажигладаг гинэ. Тэгээ сая хэлсэн шүү дээ нөгөө цас орж яхад фермийн одоо өөр бэлчээрийн газар талбар ингээд туугаад явж байгаа гэдэг. Тэгээ хүн харахад үгүй энэ цаснаар одоо яагаад туугаа явж байгаа юм болоо гэж сонирхоод асуусан шүү. Тэгээ тэгэнгүүт яг үнийг манай өхөрнүүд өөрсдөө ингээд цастай өдөр өөр тийш ингээд явах те бэлчих дуртай байдаг юм аа. Тэгэхээр харж байгаа те тухайн одоо өхөр гэдэг юм хаа юм тийжэж байгаа юм чи юунд дуртай байна түүнийг нь хийлэж аз жаргалтай байлгая л гэсэн ийм шин төрөл бол бас хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Тэгээ одоо энэ аппликейшнууд их хөгжөөд одоо гэрийн тэжээмэл амтан байгаа шүү дээ. Тэгэнгүүт аппликейшнаар ингээд ойртуулахад л тэр одоо амтныг өлсөж гин үү ядарч гин үү нойр нь хурж гин үү гэдэг иймэрхүү зүйлүүдийг бас мэдэх боломжтой болж байгаа гэсэн л дээ. Тэгэхээр яг аз жаргалтай байна уугүй юу гэдгийг бас гэж бол шалгадаг юм аргууд бол гарч ирж байгаа юм шиг санагдсан. Тэгээ энэ дээл бас аюул сонирхолтой байсан баа. За сүгчмөг сонсогч маань орой мэндийг хүргэсэн байна. Чимбал усандаж Туканаас хүрийн маань орой мэндийг хүргэсэн байна. За энэ шалгалт хогч маань хөтлөгчд найруулагч болон сонсогч найз нартай орой мэндээ гэдэг тренд болсон үг өгсөн байна. Ахаа гандлага манаас орой мэндийг хүргэж гант толго инхүүж дэлгэр дүгэрж ав гэдэг бүгдээс орой мэндийг хүргэсэн байна шүү. За мөн амгшил мөн хэрдэн сураа тулгас соном за эрдэн бүргүүд бүгдээрээ орой мэндийг хүргэсэн байна. Туяанаа зэдэ MJL радиогийн Солонгосын ёс заншил уламжлалын тухай ойлголт өгөх гэж оруулдаг мэдээлүүд нь их таалагдсан шүү амжилт гэсэн байна. Сураа ногоотой уурах хийж байна. Нэх гой дулаарахгүй байна гэсэн байна. Эрдэнэ пүрв хоёр хөөрхөн амын юу байна да гэсэн байна. Үе хаагур юу хийж явж байна. Сүгчмэг сонсогч маань сэрүүн байна. Кино үзээд амрах гэж сууж байна гэсэн байна. За гандлах сонсогч маань сэрэг хүндүүл өдөр өнгөрлөө. Жилийн жилд хаврын хаварт манай дээр 109 хүн ирж сургалт хийдэг. Сургалт нь эхэллээ гэсэн байна. Энэ сэргийн бэлтгэл хийлээд тах шиг байна тий. Аль можууд үлээ тий. Тийм баг. За тэгэхээр дараагийн мэдээллийг хүргэж бодож байна. Миний хувьд бас арай энгийн тийм мэдээлэл сонгохыг хичээсэн. Сөүл хотын төвд байрлах 5 отоо зоч бодлоо эрэгтэйчүүдийн саунд нэг эмэгтэй санамсруугаар нэвтэрсэн гэсэн нэг иймэрхүү мэдээлэл гарсан байна. Тэгээ энийг болохоор цахим орчинд одоо бичиж оруулсан байна л да. Тэгээ гол нь яг энэ дээр асуудал юу байна вэ гэхээр тэр өөрөө бичиж оруулсан нь ингээд би өөрөө тэр зочид буудалд одоо фитнестэй фитнесээр хичээлчээд за ингээд дараагийнхаа хэсэг одоо эрэгтэйчүүдийнхээ саунд ороод нүцгэн явж ирсэн юм байна. Тэгсэн чинь өөдөөс нь 20-с 30 насны болов гэмээр эмэгтэй хүн тэр нь болохоор хувцтай одоо тийм хүн ингээд ороод ирсэн юм байна л да. Тэгээ нөгөө хүн чинь ингээд цочирдоод хэсэг ингээд шокнд ороод тэгээд хөөш энэ юу болж байгаа ингээд нөгөө эмэгтэй ч гэсэн эргээд өөрөө болохоор эмэгтэй би тэр даруйдаа ингэж андуурж орчоод эргэж гарсан л гэж хэлсэн юм байна л да. Тэгээд энэ хүн бас игдүүцээд одоо дургуусаад мэдээж тэр чинь өөрөө ингээд таваараа байж явах үед нь яг амгалан тавин байдал алдагдуудлаа. Ер нь нэвцгэн байх нь бас харчлаа ч гэдэг юм. Тийм шүү дээ. Иймэрхүү байдлаар ингээд зочд буудлынханд хандсан юм байна. Тэгээд ер нь
Зочд буудлын хүмүүс болохоор хяналтыг камераар шалгаад тэгээд энэ хүн одоо уг нь бол буудал буусан хоёр хос тий байсан юм байна. Тэгээд одоо төөрж яваад ишээгээ орчих шиг боллоо. Тэгээ уучлаарай таагүй зүйл босно уучлаарай. Өмнө иймэрхүү асуудлаас гарч байгаагүй гэд хэлсэн юм байна. Гэхдээ ер нь бол энэ залууг бас ингэж бичих хүргэсэн зүйл нь гэх юм бол яг тэр эмэгтэй ч гэсэн тэр зочд буудлынхан ч гэсэн тэр ер нь энэ эрэгтэй хүн байж та юм сүртэй гэсэн байдлаар нэг жоохон тиймэрхүү хандлага гаргасан юм байна л да. Тэгээд энэ одоо тийм том асуудал биш гэлээ миний хувьд бол бас одоо хүмүүсийн энэ хандж байгаа хандлага нь хамгийн онцгой санагдсан. Тэгэхээр би бүр энэ дээр зүгээр орохгүйгээр хуулийн хариуцлага хүлээлгэнэ одоо хуулийн хүмүүст хандаад тэгээд ингэж бол битсэн. Тэгээд доор нь гэсэн хүмүүс бас нэлээх сэтгэл битсэн. Хэрвээ хүйсний өөрчлөгдсөн одоо ийм тохиолдол байсан бол нэлээх тийм эвгүй асуудал үүсэх байсан. За дээр нь болохоор яг ном журмаар цагдаад мэдүүлээд бас ер нь шийдвэрлэх хэрэгтэй гэдэг иймэрхүү зөвлөгөөнүүдийг бол өгсөн юм байна. Тэгээ би яг саунд байх надад нэг яг энэ тохиолдчихсан тийм. Саунд ингээд нэлээ олон эрэгтэй хүмүүс зарим нь болохоор хувцаа ингээд солиод яг тийм усанд орчоод ирээд байж байгаа. Зарим нь бол тэнд зурагт үзээд хөвтчээд ч юм. Ингээд ер нь яг сауны тэр солонгосын сауны онцлог шүү дээ. Тэгээ цаашаа орохоор хаалгаар оронгуудаа яг тэр одоо усанд ордог ч юм уу тэр хэсгүүд нь байгаад байдаг. Наан нь болохоор тэр хувцаа солидог тэр хэсэг гэсэн үг шүү дээ. Тэгэл тэнд байж хахад нэг эмэгтэй хүн орж ирээд би бас ингээд яг энэ хүний тэр шокыг ойлгоод байх утсан чи бас амаа дараал гараал явчихжсэн л да. Тэгээд за яг нэг өөрхий төөрч явал ороод ирчтэй л гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ миний хамгийн айдаг болгоомжлдог зүйл болохоор би андуураад өөрөө эмэгтэй тий саун руу орчих байж гэдэг юм уу тиймэрхүү бас болгоомжлол ялангуяа нөгөө очиод удаагүй бичиг үсэг сайн мэдэхгүй ялгахгүй. Тэр чинь зарим нь бол зураг байдаг баха, зарим нь бол байхгүй. Зөвхөн бичсэн тиймэрхүү зүйл байдаг штэ. Тэгэхээр ялгахгүй бас буруу зүйл рүү н орчих үедээ гээд ихэвчлэн нэг эрэгтэй хүн өнгөрсний дараа ч юм уу ордог. Тиймэрхүү үед байсан. Тэгэхээр энэ дээр бол одоо нэтээр ингэж одоо шууган тарих хүртлээр бас мэдээлэл гарч байгааг бодоход бид нэр хэрэг андуурах юм бол нэлээд эвгүй байдал бас орох магадaltaй байна гэж бодсон. Гэхдээ тэгээд уг нь ингээд буудлаас ч гэсэн тэр бүсгүүч гэсэн бас уучлалт гуугаад тий жоохон хандлага л сонир санагдсан баг тий энэ залуугийн хувьд бол сүртэй штэ гээд өнгөрөхөр ч мэдээж хүн ямар ч хүн уур хүрнэ штэ сүртэй байх тий адилхан л энэ ч хүн нүцгэн баг чи орж ирэхэр ч мэдээж цочирдээ штэ тий сонир санагдлаа. Тэр нь яг нэг талаараа зүгээр нэ солонгос хүмүүсийн хувьд бол ягштал бас дүрм журмаа баримтлахыг хичээдэг зан ааш тэрүүндээс холбоотой байх. Бид нар бол баг тэгэл загнуулаад өнгөрч магадгүй л дээ. Ингэчлээ тэгчлээ гэх юм бол өөдөөс юу гэж хэлж байгаа юм. Тэгэхээр нэг иймэрхүү бас зүйл гарсан байл. Тэгээ одоо энэ цагдаа шалгаж байгаа юм ямар байх вэ? Ер нь бол энэ хүн би энийг бол энэ асуудлыг зүгээр ингээд өнгөрөх хүсэлгүй байна. Тийм учраас мэдэгдээд тэгээд одоо хуулийн хүмүүс өмгөөлөгчтэй тэгээд тэр хүмүүс нь шийдвэрлэнэ гэсэн ийм зүйлийг бол хэлсэн байлаа. Тэгээд энэ бүсгүй өөрөө бол санаатай бол орох нь ороогүй юм байна л да тийм. Ер нь гэхдээ яг юм сонирхоод жоохон сэлгүүцсэн байдалтай л явж исэн байлаа тэгээд. Юм сонирхоод сэлгүүцээ саунд дотор. Тэгээд тэр өшөө баг өөр эрэгтэй хүн орсны дараа тэр дагаад орсон. Тиймэрхүү зүйл бол камерт харагдсан байлаа л дээ. Тэгэхээр хэрвээ жоохон анхааралтай байсан бол тийм байдалд орохгүй гэсэн одоо тийм зүйлийг бол бичсэн байлаа. Эрдэнэ пүрэв сонсогч маань би баахан эмэгтэйчүүдтэй цагийн ажилд гараад тараад явахдаа бүгд нэг өрөөрөө орохоор дагаад орчихсон чи эмэгтэй нойл руу ороод чихсан байсан шүү дээ гэсэн. Баахан эмэгтэйчүүдтэй хамт ажиллаж байгаа дагаад орсон чи энэ ариун цэр өрөөрөө ороо гэсэн байсан гэсэн байна. Тэг андуураштай өдөөс нь ээжээгэл орлоо штэ гэж хэлсэн байна. Гэхдээ би бас яг метронд эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн 0 руу орж байхад бас таарсан л та. Тэгээ бид нар ч нэг яг тийм одоо тэр юундээ ороод бийдэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь энд дэс нэг солонгос охин бүр амар ойрлоо. Тэгээ би одоо яасан бол энэ гинт хэрэгтэй юм хүмүүс хулгайлч уу гэдгсэн чинь нэлээд чанга орлоо. Нөгөө залуу нь бас айгуус хандраад тэгээ нөгөө эргээд явахдаа тэр хан толгоогоор мөргөд амар эвгүй юм басан. Тэгэнгүүтээ тэр залуус хандарсандаа буцаал шууд Google гараа авцсан л та. Бас нэг тиймэрхүү алдаа гарах юм бас заримдаа мэрсэр байдаг л юм ер нь. За энэ бас хүй тэгвэл наад нөр чи албаар юм шүү гэж бас битсэн байна. За мөн эрчүүд бол айгүй урайлахын хүлээж авдаг штэ. Юу эмзэг эмзэг юм дэш шүү. Ичиж өгөх шахсан гэдэг эрдэнэ бүр бас битсэн. Эрэгтэй хүн нүцгэн бие харуулад ичиж байхад хинч тоохгүй байхад аргагүй штэ гэсэн байна. За тэгэхээр үргэлжлүүлэн өнөөдрийн онцлог поста хүргэе. Өнөөдрийн онцлог постны хувьд бол ахлах сургуулийн сурагчид Солонгос ахлах сургуулийн сурагчид хэрхэн одоо төгсөлтийн баяраа тэмдэглэх талаар ярих гэж бодлоо. Солонгост яг 9 сарын 1 бол 3 сарын 1-ээс эхэлдэг ба 3 сар бол яг манай Монголын 9 сарын 1 гэсэн үг байхгүй хичээлийн шинэ жилийн эхэлдэг. Тэгэхээр төгсөлтийн баяр бол 2 сарын дундаас бол ер нь төгсөлтийн баяр болдог. Тэгээ би ингээд мэдээлэл харж хахад
одоо ахлах сургуулаа ч юм уу их сургуулаа төгсөж байгаа залуучууд айгүйх тийм богинохон бичлэг TikTok энэ төр хийсэн байж л те. Тэгээ би эмчил радио World Group дээр ахлах сургуулийн сурагчид ингээд баяраа тэмдэглэж байгаа богино бичлэгийг оруулсан. Тэг үүнээс гадна холбогдолтой мэдээлэл ингээд хаагаад үзлээ. Тэгээ солонгосчууд ер нь төгсөлтийн баяраа хэрхэн яаж тэмдэглэдэг вэ гэсэн юм богинохон нийтлэл байна. Тэрэн дээр зарим бүс нутгуудад бол төгсөлтийн баяраа нэг лүгээ өндөг шидэж за эсвэл гурил цацаж тэмдэглэдэг байсан гэд санаж байгаа бол 1990 лүү 80 оны үед төгсөлтийн баяраа тэмдэглэх гээд бүр ингээд нэг лүгээ үүдэн дээр ингээд хүлээж идэг гээд баг нэг төрлийн өгшөө авалт болж ингээд тэр нь ингээд соёл болоод орцсон байсан гэж хэлжсэн шүү дээ. Тэгвэл энэ бас одоо ч гэсэндээ үлдсэн. Тэгээ яагаад өгшөө авалт вэ гэхээр дээдлийн курсийн за одоо нэг 11 дугаар 12 дугаар ангийнхан төгслөө гэж бодъё. Тэнгүүд өмнөх жилийн төгссөн хүмүүс яг эргэж ирээд одоо тухайн үед над руу өндөг шидчихсэн хүмүүсээс өшөө авах гээд те. Ийм байдлаар бол ингэж бас өрнөдөг гинэлтэй. Гэхдээ 2010 онд Кёнгидо Куян хотод бас нэг ийм хэрэг болж байсан гэж байна. Тэр нь юу болсон бэ гэхээр өндөг шидэд нөгөө тоглоом нь бүр одоо хитрээд гэх юм уу нэгнийхээ бүр хувцсыг урсан юм байна л та үцгэлцэн гэсэн. Тэгээд үүнтэй холбогдлолтойгоор одоо гэмт хэрэг нэлээд одоо асуудал үүсгээд тэрнээс хойш нэг хэсэгтээ төгсөлтийн баяр дээр ингээд цагдаа нар очиж зогсдог болсон юм байна. 10 жил их сургуулийн төгсөлтийн баяр нэгээ гэмтээ хийгээд одоо л арай харьцан угааг болсон. Одоо жоохон баяр ёслол те. Эсвэл нэг үйл ажиллагаа ч юм уу сургуулаараа нэг төрлийн одоо хинсаа гэж хэлдэг шүү дээ. Үйл ажиллагаа зохион байгуулаад дуулж бүжиглэх ийм байдлаар тэмдэглэдэг болсон гэж байна. Гэхдээ 90 оны үед бол 2000 оны ихээр нэг лүгээ гурил өндөг шидэж бол тэмдэглэдэг байсан юм байна. Тэгэхээр яг төгсөж байгаа ангийнхныг доод ангийнх нь шиднэ гэсэн үг зүү. Тийм. Гэхдээ энэ юу ачтай юм бэ? Хамаагүй шидчихтэй юм байлээ. Зарим нь баг зүгээр төгслийн баяр ойролцоо ингээ сургуулиар болж байгаа юм бол заараас очиж өндөг шидэгээ. Тэр яг нөгөө харж байгаа хүмүүс нь жоохон кайфтай гэх юм уу? Дараа жил нь болохоор төгсөөд явцсан хүмүүс эргэж ирээд бас шиднэ. Тийм, өшөө авахын тулд за чи түрүү жил над руу шидсэн мэс тэгээ тэг өшөө авах байдлаар бас шиддэг байсан гэсэн байна. Одоо жишээ нь нөгөө тэр чинь цэрэгт болохоор одоо анхандаа дөнгөж шин цэрэг тий хал цэргүүдээ одоо дэглүүлэх юм хөө зүйл байгаад тэгээд өөрөөсөө мэдээж тэр хүмүүсээ нөгөө халууд нь ингээд халагдаад явчих штеп. Тэгэхээр яг доороос шинэ ирж байгаа шин зэргүүдийг бас дэглэдэг байсан гэдэг. Зарим нь болохоор тэр зовлонгийн мэдээд дэглэдэг ч юм уу иймэрхүү байгаад байдаг. Тэгээд эцээч яг дээд юунаас өшөө хариу авч ил чадахгүй штеп. Тэгээд яг энэ бол боломжийг бүр гаргахын тулд өөрөөсөө доодох төгсөлтийн баяраа хийж байгаа хүмүүс тэр төгссөн хүмүүс нь хурж ирээд хариугаа авдаг гэхээс хүлээгээд те зөрүү жил яаж ялаа гэж бас хөөрхөл юм байна. Манайд болохоор тийж айхтар өндөг шиддэг байсан баха. Би манайд угаасаа тийм юм байхгүй. Гэтэ яг яагаад шиддэг юм бэ бас аюу гайхаад байдаг шүү дээ. Тэгээд яг эсэлтийн үеэр бол тэр нөгөө архиар шахах гэдэг ч юм уу солонгост бас айхтар байсан юм шүү дээ. Одоо бол арай гайг болсон сонссон. Тэр нь хүмүүс чинь нэг одоо дэрээр байлддаг ч юм уу за өшөө улаан лойлны баярч гэдэг юм уу иймэрхүү баяр байгаад байдаг. Одоо үүсэл нь бол янз бүрийн шалтгаантай л үүсчдэг байх л да. Тэгэл хөгжилтгийн тулд бас тэгэл явцдаг болов уу гэж бодож байна шүү дээ. Манайд ч юм болохоор төгс би аягүй сайн сандаа төгсөлтийн баяраар парк дээр бүтэн өдөр юм өнгөө тоглох өнгөөч байхад тэгээ тоглох юм ирэх худалдаж аваад тэгээ би төгсөлтийн баяраа хийснийхээ дараа парк дээр бүх тоглоом дээр нь тоглосон. Тэгээ дараа нь нөгөө явдаг газар талбай дээр очиж зураг авахуулна, зайсан орно гэх яг нэг ийм байдлаар автобустай явж байгаа л тэгээ оройн жоохон ингээд тоглож байгаа л тэгэл тарсан санагдаад байна. Тиймэрхүү л хэмдсэн баг. За эрдэнэ бүр маань хоёроо жоохон гэгээлэг юм оруулаарай гэсэн. Өнөөдөр ялангуяа гэгээлэг байгаа шүү. Битэр чи бүр бараа. За суура TikTok хийж байгаа хүмүүс хөөрхөн байна. Тэгээ мөн эрдэнэ бүр азар диплом шуудангаар авсан хаа гэж хэлсэн байна. За Жошуа Болдотер эмэгтэйчүүдийн савн руу орсон бол гаж дондон болоод бөө юм болно штэ. Эрэгтэй хүн болохоос сүртэйштэй гэдгээ болмоор юм аа гэсэн байна. Тийм нэрээ ер нь бол айхтар штэ тий. Автобусанд зүгээр ингээд хажуудаа байсан эрэгтэй хүнийг бас юм хүрсэн гээд тэр нь болохоор нэг автобус гинт тоормцлоод тэгээ нэг тоормцлохоор ингээд хажуудаа суужсан эмэгтэйрүүл ингээд налцсан юм шиг байгаа юм л да. Тэгээ тэр нь ахлах сургуулийн охин байсан. Тэгээ надад энэ хажууд суужсан ах 30 эргэн насны залуу байсан гэсэн. Надад хүрсэн гээд тэгээ тэр нь одоо цагдаа дээр шалгагдчих байгаа бас нэг юм идэв уншсан. Инхүүс дүгэржв. Энд муслим бүсгүүчдэд зориулсан усан цэлэх цэг байдаг. Манай нөхөр мэдэхгүй намайг хайж ороод баахан шуугаанд харьсан тохиол байгаа. Савн биш үү дээ сүртэйштэй тэд нар бас гэсэн байна. Их жаргал тагоо. Эрэгтэй нойлд андуурж орчиход дотор байгаа ирчүүдийг хараад гайхаж байлаа. Байгаль гарч ирээд хаалганыхын зургийг хараад итсэн гэсэн байна. Наан жирийн суултуудаа цаад халдаа ирчүүдэд зориулсан нойлтой байдаг гэсэн байна. Тэгээ энэ их хүч дүүрч авч аль орон гэж Европны нэг орон байсан баха тийм Нидерланд гэсэн билүү. Тэгэхээр ямар ч байсан Нидерланд тэгээ Швед гэдэг иймэрхүү улсаас бас хүмүүс маань бичиж байгаа шүү. За тэгэхээр үргэлжлүүлэн чинь бах ямар пост онсон байна. За миний хувьд болохоор энэ бас зөвлөгөө гэдэг ийм пост бол орсон байгаа. Энийг бол хүргэсэн. MJL радио Солонгос гэдэг пэйжээр. Тэгэхээр бид нар бас анзаардгүй л да чи ялангуяа одоо жишээ нь уртцагч нь олон залгуур гэж ярьдаг шүү. Энийг худалдаж авахдаа юуг нь хардаг бол
олон залгах газартай юутай байна уу гэх. Тэ нэг тийм бодохгүй юус авчиж зүгээр. Тэгэхээр хүмүүс бол ихэвчлэн мэдээж олон залхуур авахта за урт, үнийн за тэгээд бас одоо иймэрхүү зүйлүүдийг бол харддаг юм байна л да. Гэтэ эднэр бол ер нь аль нь ч бас зөв биш ээ гэсэн байна. Эднэрийг сонгохдоо харах зүйлэндээ үн тэгээд хэдэн нүхтэй урт байна уу гэд энэ бол чухал биш ээ гэж. Тэгээд хэд хэдэн зүйлийг ер нь анхаарах хэрэгтэй байдаг гэсэн байна. За эхнийх нь болохоор бид нар энэ олон залхуурын нэг тусгаарлагч ингэж дарддаг юм хэсгүүд байдаг шүү дээ тий. Тэрийг дарчхаар ингээд тогноос салчиж байгаа гэдэл ер нь ингэж ойлгодог тий. Тэгээд иймэрхүү байдлаар бүгдийг дарчаад хэрвээ ингээд орхио явчих юм бол бас гал гарах, тоог алдах ийм тохиолдол байх боломжтой юм л дээ. Ягаад гэвэл энэ нь болохоор зүгээр тог хэмнэхийн тулд ингэж одоо нэг нэгээр нь унтраадаг зүйл болохоос бүрэн тэрийг унтардаг. Яг үнэхээр чанартай нь болохоор баг зэрэг үнэтэй байдаг. Гэхдээ нөгөө дээрээ reset гэдэг юм бичгтэй яг дахиж одоо ачааллах иймэрхүү боломжтой байдаг гинэ. За иймэрхүү бас нэг зөвлөгөө байгаа маань. Тэгэхээр баг зэрэг үннээс болоод бүр гал гаргах ч юм уу ийм асуудал бас битгий үрээрээ гэсэн байна. Дараагийн зөвлөгөө нь болохоор гэрийнхаа ингээд цахилгаан хэрэгслүүд байдаг ч тийм тэнд хүрэхээр ингээд нэг тог зөхөх мэдрэмж байдаг тийм зүйл ер нь чам тохиолж байсан аа. Тохиолдож ирсэн шүү дээ. Тэгэхээр энэний шалтгаан гэх юм бол тэр олон залгуур маань өөрөө бас гал хамгаалагч гэх юм уу те одоо тэр цогноос одоо галыг бууруулах хамгаалах ийм зүйлтэй байдаг гэнэ. Хэрвээ анзаараад үзэх юм бол яг хажуу талдаа тийм нэг металл шар өнгөтэй ийм хэсэгтэй байх юм бол хоёр нүхнээс гадна тийм хэсэгтэй байх юм бол энэ нь бол тог алтгаас сэргийлдэг ийм зүйл юм гинэ. Одоо хамгаалалтай гэсэн үг юм байна. Зөвхөн ингээд хоёр нүхтэй байх юм бол тэр нь ямар нэгэн цахилгаан хамгаалах зүйл байхгүй учраас тог зөхнө гэж байгаа. Тэгээ эсрэгээр залгуурууд нь бас харах юм бол бид нэр будаа агшаагч юм уу компьютерийн залгуурууд ялангуяа ингээд хажуу талдаа бас нэг жохон зураг хэсэгтэй тэндээ төмөртэй байх юм бол энэ бас мөн тог алдагдлаас сэргийлдэг юм хамгаалагчтай байна гэсэн үг юм байна. Зөвхөн юм хоёр нөхөрөө байдаг бол мөн ялгаагүй залгуур нь хамгаалагчтай байлаа ч гэсэн мөн тог алдагдал үүсэх магадaltaй. Тэгэхээр аль алийг бас тиймэрхүүг нь сонгох хэрэгтэй байдаг гинэ. За гурав дахь нь болохоор энэ бас хамгийн хэрэгтэй зөвлөгөө гэсэн байсан. Хүмүүс одоо мөн олон залхуур авахдаа тэр 10 ампер метр гээд 10 ампераас ерөө дээшийг бол 16-тайг бас дээшийг бол авах шаардлагатай гэнэ. Ягаад гэвэл жишээ нь 10 ампертайг авцсан байлаа гэхэд за Солонгос болон Монгол аль аль нь 220 вольт тий 220-оор ажилладаг ч та тогно. Тэнгүүд энэ нь болохоор 10 амперыг үржих нь 220 вольт гэхээр нийтдээ 2200 ваттын юм хүч гаргадаг гинэ. Тэгэхээр яг 220-ын ингэж хүч 2000 нийтдээ 2200 ваттын хүч гаргана. Тэгэхээр энэ нь болохоор нэг пэйжтэй ажиллауллаа гэхэд тэр нэг дунджаар 1500 орчим юм уу хүчийг бол зарцуулчих юм ватт. Тэгээд дахиад нэмээд залхууранда будаа агшаагч ч юм уу за бусад бас одоо сүүлийн үеийн цахилгаан юм хатаагч гэдэг юм иймэрхүү хэрэгслүүд залгахчих юм бол одоо хүч нь дийлэхгүй унах тий унтрах иймэрхүү тохиолдлууд бол үүсдэг гинэ. Тэгэхээр 16 ампер гэснээс дээшийг бол сонгох хэрэгтэй гэсэн байлаа. Иймэрхүү зөвлөгөөг бол одоо энэ Facebook хуудсан дээр солонгос оруулахад 1 саяас дээш хүн үзсэн ч юм уу нэлээ хэрэгтэй гэж үздэг юм байна. Тэгэхээр бас анзаарч харж байвал зүгээр юм уу гэдэг энэ постыг бол онцлоо. Тийм ээ. Наанаас ч энэ сүүлийнх бол үнэхээр үнэн байна. Манай жижиг өрөөнд бас будаа шаагчаа залгаал. Манай бас загас тэжээд байхгүй. Загасныхаа залгуурыг салгахаар будаа шааж унтчихад сүүлийн би тэгээд энэ хог яаж байгаа болоо гэж бодсон. Тэгэхээр солих хэрэгтэй байсан байна. Тийм манайх бас яг тийм байлээ. Би ингээд одоо телевизийн хэсгүүд байгаа шүү дээ. Яг тийм хамгийн наатал нэг сул залгуур байгаа. Тэндээ ингээд будаа агшаач юм уу пэйж бас аваач нөгөө зай байхгүй тийм залхангуудыг унтарч зураг тэнд унтарчдаг байхгүй. Тэгээд юу болоод байна гэвэл яг энэ ампер нь баг байсан юм байна л да. Харин тийм ээ. Энийг нь бас харахаар юм байна. Би юусаа харж худлаж авч байгаагүй шүү дээ. Олон ийм залгууртай хана олон ийм зэрэг залгаж болно. Авдсан чи угаасаа зэрэг залгах боломжгүй л байсан юм байна л да. Тийм тэгэхээр 16 ампераас ер нь дээшхийг бол сонгож авч байгаарэ гэсэн юм зөвлөгөө бол байлаа. Сураа сараад баярлаа. Ёстой хэрэгтэй зөвлөгөө байна ч юм баха гэсэн байна. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн хэсэг рүү оръё. Дараагийн хэсэг маань өнөөдөр Чимбаах надаар шинэ үг таалах байгаа сонсогч нар маань. Тэгэхээр ямар шинэ үг таах болсон бэ Чимбааха? За тэгэхээр гэр бүлийн гишүүнийг бас нэрлэдэг нэг нэрийг таах нэ. Хайраа. Болж байна. Ихнэр нөхөр хүүхдүүд, миний хөө, миний охин гэр бүлийг штэ тий аав ээж хамаатан садан наг зах авга эгч ихч дүүс төрсөн ах дүүс. За тэгээ манай сонсогчдын хувьд бас сонирхолтой байж магадгүй таагаад бичээд үзээрэй. Ягаад бас юм үг таалах гэж байгаа вэ гэвэл солонгосоор дараа нь хэлээд та бүхний нэг ч гэсэн үг цээжилж аваасаа гэж ингэж хэлдэг байгаа шүү. Тий, таагаад цээжлүүл илүү цээжлэхэд амар болох байх гэж бодож байгаа. Тэгээд саяных төрөөсөө шинэ миний үг орж ирсэнгүй. Би ч баг бүгдийг л хэлэх шиг болсон. Эмээ өвөө хэлээг юм шүү. Эмээ өвөө. Биш үү? Хайр сэтгэлийн холбоотой хүмүүс аавлаа. Дөхөж байна. Тийм үү?
Хань ижил За та гэр бүлийнхаа гишүүдийг нэрлээд байж тээ. Гэр хайр бүлийн сэтгэлд өгч ийн гэсэн гэхээр чинь бүгднгийн л хайрлалт штэ. Юу яж болох вэ? За харин тэгээд миний хүү, охин, аав ээж, ах дүүс, хамаатаас төрсөн ихч. за би нэг хэд өгч. нөхөр Чамд одоохондоо байхгүй байх. нөхөр үү? Мэдгүй. Болно штэ. Наад одоо байхгүй гэхээр бусд нь байх штэ. Сүхч юм гэнэ охин тэрний аав ээж бурхнаа. Тэгээд та бусад хүмүүс яаж таах юм? Бусад хүмүүс надад юу авах вэ? Яаж мэдхий? Би чамд л төхөөлж штэ чи тааж байгаа учраас Мария Санта Мария хай хоёроо гэсэн байна. За таньдаас орой минь төргий. Сураа эрэгтэй нойлд орж байсан штэ. Баярлалаа яста эрэгтэй зөвлөгөө байна гэсэн байна. Оо тэгээ юу ах юм? За Жошо Болдотор найз залуу гэсэн байна. Ханаа гэсэн байна. Эдгээр бол төгсч байна тий. Найз залуу ханаа төгсж ийн гэсэн байна. Хань ижил найз залуу бүсгүй. Тэг эндээсээ ургуулад одоо цаашаа Ургуулахаар жаахан аюу сонь болох шүү. Дуу замраг ургуулах юм гүйс. чи яасан бууд тийш ургаад байна. Юу гэсэн бэ? Та энэс цаашаа яаж ургах хань ижлэл гэдэг штэ. Эхнэр нөхөр миний заяаны хань гэх юм уу? Заяаны хань гэх юм уу эсвэл За тэгээд хэлээд байж. энэ хайр сэтгэлээс цаашаа ерөөсөө явахгүй байна. Ер нь нэг солонгос үгний хувьд бол гэр бүлийн нэг гишүүнийг нь хэрэлдэг үг байна. Гэр бүлийн нэг гишүүний. Чимбал усанд болж хонгороо гэсэн байна. За золоо бат баг зөв хариултыг илгээч гэсэн байна шүү. Харин тэгвэл хайрт минь л юм шүү. Хайра, чагия. Чагия л юм шүү. Чагия гэдэг чинь хайрт минь. Мөн байсан бол алга ташлын явуул нарай биш байна. Юу юм болоо? Тэр дотор одоо хэнийг юу гэж нэрлээд байна? За яг тэр хүн бол биш вэ шүү. Тэр хүн биш ээ. Тэр хүн биш гэдэг нь тэр хүн гэдэг нь аль хүнийг хэлж байгаа. За нараа ингээл ястай хэрэгтэй баярлаа гэсэн байна. Толгос сон нууц амраг Мария Санта хонгор минь гэсэн. Нууц амраг яриа гэр бүлийн гишүүд орохгүй гэдэг. Яа мэдгүй. Та тэгээ хайр дурлаас цаашаа явах өөр мордчихгүй шүү дээ. За энэ жаргалт хогоо бас их ер нь бол зөв хариултыг бичсэн байна. За дахиад ихнээс нэрлэе. Ээж, аав, ах, дүү, төрсөн ах дүү штэ. Өвөө, эмээ, хайртай нөхөр, эхнэр те. За төхөөлөе. Хүүхдүүд байна. Төрөөгөө рүү орё тэгвэл. Чээсээ төрсөн ах гэсэн штэ. Төрөөгөө рүү орё. Төрөөгөө гэр бүлийн нэг гişэ. Төрөөгөө ямар сонь өгөр хэлүүлч вэ? Цусан холбоогүй гэсэн юм уу? Амтан хэлээд байгаа бол тэжээж байгаа нохоо муу тэтгэр хэлээд байгаа бол гэр бүлийн нэг гişүн штэ. За өшөө хэлээд байгаараа. Арай зөв хариулт орж ирэх байна. Нохоо муурлаа ороо явцсан шүү. Тэгээд одоо юу байх юм? Жишээ нь чи хинтэйгээ амьдрдаг гэхээр хүмүүс бас хилдэг л одоо хүмүүс. Ээж аав ах トゥ үтэйгээл амьдрдаг шүү. Харин тэгээд чамд одоохондоо цуг амьдраагүй тийм нэг хүн байгаа дээ шүү дээ. Чи өөр дээрээ бодохоор болохоор байхгүй байгаа. Манай ах уу? Ах тусдаа гарсан шүү дээ тэгсэн. Ах гэж хэлсэн шүү дээ би ах тоо маа тусаа. Тэгүүлээд гэхдээ цусны төрөл биш гэдэг бас хэлсэн шүү дээ. Цусны төрөл биш надтай амьдрахгүй гинэ. Би ч одоо цусны төрөл биш. Цусны төрөл биш юм бол угаасаа хамт амьдрахгүй юм шүү. Өөр хэнийг авчих юм. Сэндийн ажил маань хэлээч чамбагийн ээж цанцаагийн ээж. Юу вэ? За золоо бат бас зөв хариултыг бичсэн байна. Юу бэрэгч хэлээд байгаа юм болов? Төгч байна. Бэрэгч төхөөд байгаа юм шүү дээ. Чи одоо зөв зам руу орж байна. Бэрэгчтэйгээ би тэгтээ хамт амьдрдаг байсан шүү дээ. Тусдаа удаа гарсан болохоос. Төхөж гэсэн чинь төхөхөө буцаа төөрж явах гэдэг шүү. Бэрэгчээс цаашаа. За тэгээ ганц толгоос зөв хариултыг илгээсэн байна. За би дахиад нэг хийнт үгүй зөө. Наадгаа дашин бичсэн юу хадам юм шүү. Хадам аав ээж хэлээд байгаа юм шүү. За чанцаа минь хадамтай болохоор мэднэ. Чанцаагийн бэрэгч гэсэн байна. Наач өнөөдөр ямар амар хэцүү үгүй таалга. За тэгэхээр солонгосоор хадам ээж хадам аавыг болохоор урд нь бас ши залгаа ши абожи ши амоны гэдэг байгаа. Тэгээ би өнөөдөр ши абожи гэдээ бүр хадам ээжийг амраа таачих واخ шүү дээ. Хадам аавыг таалгая гэж бодчихсон юм. Манай сонсогчдод бас зөндөөх зөв хариултыг бичсэн шүү. Мэндэ гарма хадмууд гэсэн маань нэмэлтцэг жаргал орой мэндэ та хоёртойгоо уулзалгүй их удажээ дандаа л нөхөд сонсоод байсан юм аа гэсэн. Тийм үү харин тийм та ойрд харагдахгүй байсан. Ганц тулга маань сүлдө бүр дахамж ийгээс. Тэгсэн чи сэнт энэ жил чанцаагийн бэрэгчээ гэсэн юм. Эндээс л ер нь одоо сонсогддог бол эндээс л орилоод байна гэсэн үг шүү дээ. Комментэр. Гэр бүлийн нэг хэсэг хамт амьддаггүй гэхээр гайхаад байдаг. Би ч цусан төрлийн юм биш гинтэйгээ хамт амьдэрхгүй юм байна. Бүр холдчихдаг ш. За сайхан таалаа.
За үргэлжлүүл өнөөдрийнхөө видео руу орцгоё. За өнөөдрийн видео маань 5 минут үлдсэн байна шүү, тэ. Видеоны хувьд гэх юм бол солонгос хүмүүсийг хэрхэн таних вэ, тэ? Одоо гадаадд байх юм бол жишээлбэл манай Монгол улсад ингээд тэ гудмаар солонгос хүн явж байгаа гэхэд бид нэр яг юуг нь хараад энэ хүнийг солонгос хүн гэж таньж мэдэх юм болоо. За энэ Герман улсын 2 бүсгүй байгаа, гадаад бүсгүй. Тэгээд солонгос хүмүүсийг юугаар нь амархан мэдэж таньдаг талаараа хуваалцсан байсан. За эхний хувьд гэх юм бол яг яаж солонгос хүмүүсийг таньдаг вэ гэхээр нүүрний будгаар нь таньдаг гэсэн байна. Будалт нь бол нэг тийм солонгос будалт гэж мэдрэгдэг гэсэн байна. За мөн хувцсны стайл тэ загвар ер нь бол ингээд бас солонгос загвар гэж байна. За мөн гэж хэлдэг тий. Одоо ярьж байгаа гэдэг бидрийнх нь аахан гэдэгтэй адилхан тий энэ үгийг хэлдэг гэж байгаа. Бас ойлгохтой тий гэж хэлдэг тий. Тэгэхээр нэг хэлдэг үг аваагаар нь солонгосчуудыг ялгадаг гэсэн байна. За мөн инээхтэй алга ташчих юм бол бас солонгос хүн байдаг гэж хэлсэн байна. За тэгээд яг бодхоор нэрээ солонгос хүмүүсийн онцлог яг би зүгээр Монгол байхдаа солонгос хүмүүсийг яаж ялгаж байсан бэ гэхээр ялч яриа надад зүгээр арай чанга юм шиг санагдаад байдаг л та. Юм хоорондоо ярихдаа инээлдэгтэй ялангуяа хоолны газар ороход ч бид нар чинь нэлээд юм шуугантай юм байдаг ч та монголчин бол бас харьцангуй гайгүй бүр л нэг ПМ уугаад яриа задгаарцсан үедээ л хүмүүс шуугантай санагддаг болохоос ингийн хоолны газар орох юм бол чимээ багтай санагдаад. Тэгэхээр надад бол бас тэр илүү их тэгж солонгос хүмүүсийн онцлог юм шиг санагддаг. За тэгээд солонгос хүмүүсийн хамгийн хийдэг одоо хэлдэг үг бас хэлсэн байна л да. Чүү, товдаа гэдэг. Ямар хүүт юм бэ? Ямар халуун юм бэ гэдэг. Яг нөгөө өөрийнхөө одоо яг ямар хөө байгаа юу илэрхийлдэг нэ солонгос хүмүүс хажууд явж байхдаа ямар хүүт юм бэ? Одоо энд ийм байна. Одоо өлсөж шүү шиг гэдэг юм те. Тэрийг аягүй илэрхийлээд байдаг нь бас солонгос хүмүүсийг ялахад аягүй амархан болгодог гэсэн байна. Тэгээд бас нэг сонирхолтой үг нь болохоор тоглох гэдэг үгийг аягүй хэрэгэлдэг гинэ. Нунан гол чуанда тий тоглох дуртай. Гэхдээ энийг бол одоо гадаад хүмүүсийн хувьд бол тоглох дуртай гэхээр арай өөр санагддаг юм байна л да. Энэ юм дууж идэх тий гарах юм дуртай хүн юм байна гэж солонгосчуудын хувьд одоо ном уншингаа ном унш одоо илүү одоо юу гэдэг цөлөө цаг өнгөрүүлдэг гэдгийг бас ингэж тэгж хэлдэг юм байна л да. Тэр нь бас солонгосчуудын ялгардаг сонин ярьдаг гэх юм уу? Тийм байдлаар хэлсэн байлаа. Чиний хувьд зүгээр яг өөрөө ч бодлоор яг тиймэрхүү солонгос хүмүүсийг онцлог ялгаа. Солонгос хүмүүсийн ялгаа гэх юм бол яалтчгүй гадаад төрхөн айгүйх одоо нүүр бодолт гэх юм уу. Тэгээд солонгосчууд айгүйх төстэй хувц өмсдөг. Манай монголчууд бол харцангуй тэгж юу нь бол өмсдгүүлтэй. Солонгост явах юм бол хосууд бүр ингээд толгоогоос хөлний уул хүртэл ижлэхийн өмсөд утсан кейс хүртэл ижлэхэн байдаг. За 10 жилийн найзууд байх юм бол хоорондоо ижлэхийн буудалдаж авах ч юм уу эсвэл ижлэхэн цөлхүүрээ осорч гэдэг юм уу. Тэгээд дээрэс нь цайны нөгөө ярьдаг те ярианы хэлбэр байгаа. Аюу уулга алдаж ярьдаг солонгосчууд ямар ч зүйл ярьсан жижигхэн зүйлч ярьсан ч гэсэн омоо гэл нэг тийм юм баяг тэгдэг тий яалтч өдөр дотор нахаар уусаад тэгээ би ч гэсэн өөрөө ингэ ажиллахаар ингээд хүн юм ярьж байгаа чинь зүгээр л ингээ анхаарлаа сонсч болж тэнгууд аюу ингээл царай мань сонирн болцсон гээ баг нэг тэр хүний тий толгоор орох гэж байгаа юм шиг аюу тий сонсдог л да солонгосчууд жижигхэн зүйл ярьсан ч гэсэндээ би зүгээр өчтөр жоохон ятраад тэгээд жоохон оройтож унтсан гэл тэнгууд чи яага ятраад байгаа чи яас ингээл нэг тийм аюу хүннийг одоо тэгж сонсох гэж оролдог гэх юм уу. Тэгээд ерөн сэтгэл хөдлөлттэй юм санагдаж байна. Гэтэ Европ хүмүүсийн хувьд гэх юм бол яг Азиудыг бас тэгж яг сайн ялгадаг нь бол би мэдэхгүй л ер нь баг андуурал хятад юу Японуу солонгосуул гэл ихний ээлжин тэгж асуудаг байх. Бид нар ч өөрсдөө бас солонгосчуудаа нэлээд төстэй. Миний хувьд ялгадаг зүйл гэх юм бол eye contact нүдрүүг ингээ хардаг шээ тий. Монгол хүмүүс бол би нөгөө зөрөгтэй ингээ хараад өнгөрдөг байхад солонгосчууд ерөөсөө тийм юу байдгүй шүү дээ. Хажуугаар нь хүн зурж гинүү яаж гинүү ерөөсөө тэрийг анзаардгүй. Тэр ер нь нэлээ өөр онцлог гэдэг юм уу? Тэгээ санагддаг надад. Тэгээ бас нэг юм сонирхолтой асуулт асуусан байлаа. За солонгосчууд махны газар тийм одоо мах идж жагаад тэгээд мах идээд дууссныхаа дараа найздаа юу гэж хэлдэг вэ? Чамаа юу гэж бодож байна? Хоол идж байгаа гэсэн үг шүү дээ. Мах шарж идж байгаа. Самгивсаалаа шарж идээд дуусан гутаа найздаа хараа найз руугаа хэлдэг гинэ. Зөндөө их цадчлаа л гэл хидчлээ л гэдэг байх та пебулосоо гэл тий. Үгүй. Одоо миний таалах ялч. Та юу гэж бодож байна энэ талаар? За тэгэхээр юу гэж хэлдэг вэ гэхээр одоо хідэн будаа одоо хуурах уу те хідэн будаа авах уу гэж ярьд юм байна л да. Яг бол солонгосчууд хэрэг ажилласан бол мах шарсныхаа дараа заавал будаа ингээд хуурч иддэг. Тэгээ тэрэн дээрээ баг нэг хэсэг маргаан болдог байхгүй. Ингээд солонгос оюутнуудтай ингээд хамт хоолнд орж байгаа тэнгүүд үгүй хоёр будаа хуурай. Үгүй 3-ыг хуурай. Үгүй наач арайч гэх тэнгүүтээ будаага ингээд хуурч уутаа шууд идэхгүй тэд нар чинь нөгөө дарж халбаараа нилээн дарж түлэгдэж тийм хэлбэртж оруулаад түлэгдснийхэн дараа за одоо идцгээгээд тэг яг тэр үед нь төрүүлж идэж болохгүй. Тэгэх юм бол үчи гоё болохоос өмнө идчихлээ штэ чанцаа гэдэг байхгүй. Тэгэхээр энэ үгийг бас аягүй хэрэгэлтэй маань хоолны дараа. За бот төвшин дэлгэр сайхан гутлын соёл муутай хичнээн лаг овцсон хүмүүс ч доогоороо баргал таавч гэж хэрэгэстэй гэсэн байна. За бүгд л адилхан царайтай харагдаад байдаг штэ гэсэн. Аа нөгөө ядж хахад
Герман царай муутай хоёрыг нь олоод бичлэгт оруулжээ гэсэн чинь доор нь бичсэн байна л та. Нүдийг бас сүх чимэг бичсэн байна. Гутлаач хэрдэг гээд энийг нь хараад бас мэддэгэ гэж Жош Оруул өдөр бичсэн байна. За тэгээд нэвтрүүлгийн цаг маань өнгөрөх болсон байна. Уг нь дахиад нэг 3-4 шинж тэмдгийн талаар ярилцъя гэж бодсон. Тэгээд одоо цаг маань дууссан учраас найруулагч байга сануулах байх. Тэгэхээр нэвтрүүлгийн маань интрод өндөрлж чинь бид гуравтаа хамтайсан бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн шинэ үгийг сайхан цээжилж авсан байх. Би бас их хувь нэмэр оруулсан байх гэж бодож байна. Хатамгүй хүн яаж таахаа энэ цанцааг зоогоод гэсэн байна. Тийш дээ. Маргааш би зоох байх уу? Би маргааш амар хөвгтө орж ирнэ. Цагийн нэвтрүүлгийн интрод өндөрлж чинь маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр ирэх уулзлаа. Тэр баяртай. Орой сайхан өнгөрүүлээрэй. За тэр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.